За миний веб гишүүн болохын тулд та бүхэн хамгийн эхлээд миний Facebook пэйж руу ороод Binance аккаунт хэрхэн нээх тухай видео хичээлүүдийг үзээрэй. За Facebook дээр миний пэйжийн нэрийг хайх юм бол гараад ирнэ. Freelance Mongolia гэдэг. Эсвэл миний вебсайт руу ороод энэ ч Facebook гэсэн нэг кноп байгаа. Энэ кнопон дээр дарангууд Facebook пэйж руу автоматар орчин. За дараа нь яах вэ гэхээр доошо гүйлгээд би энэ ч үн төлбөргүй видео хичээлүүдээр оруулсан байгаа. За та бүхний хувьд бол хэрвээ Binance-ийн аккаунтыг үүсгэж амжаагүй бол хэрхэн Binance бүртгэл үүсгэхийг энэ видео хичээлээс үзээрэй гэдэг энэ видео хичээлийг үзээрэй. Энэ видео хичээл дээр Binance-ийн бүртгэл хэрхэн үүсгэх тухай Binance дээр яаж QUIC баталгаажуулалтаа хийх тухай бүх мэдэх ёстойнууд чи заасан байгаа. Видео хичээл учраас та бүхэнд үзүүлж байгаа юмнуудыг дагаж хийгээд болоо. За тэрний дараагаар Binance-ийн данс цэнэгдэх тухай энэ видео хичээлийг үзээрэй. Энэ видео хичээл дээр хэрхэн Монгол банкныхаа данснаас Binance дээр криптокойн худалдаж авах тухай заасан байгаа. Тэгэхээр миний хичээлийн үнэ нь бол 25 Америк доллар буюу 25 USDT. Тэгэхээр та бүхэн 25 USDT $5 тэмцэх хэмжээний одоо BNB-г худалдаж авах шаардлагатай. 25 USDT-г нь сургалтынхаа төлбөрийг төлөөд $5 тэмцэх хэмжээний BNB-г нь болохоор гүйдгийнхаа шимтгэлийг төлнө. Ерөнхийдөө бол нийтдээ нэг 30 Америк доллар болно. За тэгсний дараагаар та бүхэн MetaMask-ийн одоо дижитал төрөвч Play Store-оос татчих хэрэгтэй. App Store юм уу Play Store руу ороод MetaMask гэж хайх юм бол гараад ирнэ. За миний хувьд хайлтын 2 дугаарт нь гараад ирж байна. Install дээр даръя. За MetaMask-а татаад авчлаа. Одоо Open дээр нь даръя. Хэрвээ чи MetaMask-ийн аккаунт үүсгэж амжаагүй бол Get Started дээр дараад Create New Wallet гэсэн товчон дээр дарна. За Create New Wallet гэдэг товчон дээр дарангууд паспортоо оруулах нэг цонх гараад ирнэ. За тэгээ паспортоо оруулсны чинь дараагаар аккаунтаа хамгаалах үед нэг кноп гараад ирнэ. За тэрэн дээр ингээд дарангууд 12 нууц үгийг чи өгнө. За MetaMask чи 12 нууц үг бол маш чухал. Хэрвээ аккаунтынхаа паспортыг мартсан тохиолдолд, пассвордоо мартсан тохиолдолд 12 нууц үгээрээ сэргээдэг учраас, өөр арга байдаг учраас та бүхэн 12 нууц үгээ найдвартай газар хадгалаарай. За тэгээ 12 нууц үгээ хадгалаад 12 нууц үгээ дараа нь баталгаажуулна. Ерөнхийдөө бол 12 нууц үгээ яг зөв дарааллаар нь оруулаад баталгаажуулж чинь болчихно. За ингээд миний MetaMask аккаунт болчлоо. Нэгдчихлээ. Дараа нь яах вэ гэхээр би MetaMask-ийн аккаунт руу BNB Smart Chain BIP20 network-ыг суулгана. Тэхийн тулд ердөөсөө дэлгэцийн дээд болон дээд зүүн болонд харагдж байгаа энэ кнопон дээр дараад тэгэнгүүт энэ чинь BNB Smart Chain mainnet гэсэн нэг зүйл харагдж байна. Дээрээсээ гурав дахь нь BNB Smart Chain mainnet-ийн хажуутлын add гэсэн товчон дээр дарна. Continue дээр дарна. Switch to network дээр дарна. За ингэнгүүт BNB network миний MetaMask руу ингээд суучж байгаа. Дараа нь яах вэ гэхээр та бүхэн import token гэсэн кнопон дээр дараад энэ ч USDT гэд бичээрэй. За тэгэнгүүт энэ ч USDT, Tether USDT гэд гараад ирж байна. Энийг чагтлаад next import. За ингээд ирэхэд бол бэлэн болчихж байгаа. MetaMask-ийн аккаунт бол ингээд худалдаа авалт хийхэд бол бэлэн болчихж байгаа. Одоо яах вэ гэхээр Binance дээр худалдаж авсан $5 тэмцэх хэмжээний BNB $25 тэмцэх хэмжээний USDT-гээ MetaMask-ийн аккаунт руу шилжүүлнэ. За тэгэхэд бол Binance руугаа орлоо. Портфолио дээр дарлаа. За энэ чинь миний надад 358 тонн coin байгаа юм байна. Тэгэхээр ерөөхдөө бол би энэ тонн coin-о BNB USDT рүү хөрвүүлнэ гэсэн үг.
За хөрвүүлэхийн тулд энэ 5 кнопны дундлах дээр байгаа trade гэсэн цагаан том кнопн дээр дараад convert дээр дараад би тон coin-ыг BNB болгох гэж байгаа учраас энийг BNB гэж сонгоод өгнө. За тэгээд энэ ч хэрэг хэмжээний тон coin BNB болгохыг оруулна. За ерөөдөө бол нэг 5 тон coin-ыг BNB болгочих. За тэгээд trade гэсэн кнопн дээр дараад болоо. Ингээд миний 5 тон coin BNB рүү хөрвчөж байгаа. Дараа нь яах вэ гэхээр тон coin-оо би USDT рүү хөрвүүлнэ. За энийг USDT болгоод хэрвээ та нар BNB-гээ USDT болгохыг хүсэх юм бол одоо жишээ нь энэ дээдлийнхийг нь BNB болгоод доотлихыг нь хувирахыг хүссэн coin-ороо сонгоод тэгээд болоо. Энд чи хэдэн ширхэг BNB-г USDT бодохын тэрийг оруулаад тэгээд энэ trade гэсэн кнопн дээр дараад болоо. За одоо тон coin-оо би USDT рүү хөрвүүлнэ. Тэхийн тулд 25 USDT хичнээн тон coin болохыг хэдүүлээ харцгаая. Энд ч 25 гэж бичээд өгнө. За 9 За юмыг аж мэдхүү. Ерөнхийдөө бол нэг 26 тонн coin шилжүүлчихэ. Гүйлгэний шимтгэлгээд 1 тонн нэг USDT авчиж магадгүй учраас. За trade дээр даръя. Confirm. За ингэж болоо. Ингээд ерөнхийдөө бол надад VIP гишүүнчлэл авах BNB USDT бэлэн болчихж байна. Дараа нь яах вэ гэхээр эхлээд BNB-гээ шинээр нээсэн MetaMask аккаунт руугаа шилжүүлнэ. За тэхийн тулд MetaMask руугаа орлоо. BNB дээр дарлаа. За энэ ч нэг receive гэдэг нэг кноп байгаа. Receive дээр дарлаа. Тэгэд энэ ч миний BNB адрес харагдаж байна. BNB адресаа копи хийж аваад Binance руугаа ороод BNB balance дээр дараад take out дээр дараад withdraw дээр дараад за нөгөө копичсэн MetaMask-ийн BNB хаяг буюу адресаа ийшээ оруулаад network-ийг нь заавалчгүй BNB Smart Chain BIP20 network-оор сонгож өгнө. Тэгэхгүй бол мөнгө ч орохгүй алга болно гэдгийг санаарай. Тэгээ BNB Smart Chain BIP20 сонгоцсон байх тохиолдолд яахчгүй баталгаатай. За тэгээ withdrawal amount дээр нь хэрэг хэмжээний одоо BNB-г татчих юм. Тэр үнийн дүнгээ оруулна. За би тэг 2 гэдээ оруулчих. За тэгээ withdraw гэсэн кнопн дээр дараад confirm дээр дараад тэгэхээр миний хувьд бол Google Authenticator гараад ирнэ. Ерөнхийдөө бол Google Authenticator-аар Binance-ийн одоо two step verification хамгаалтынхан горин байгаа. Та нар энийг нэдэгчүүлчих болно, нэдэгчүүлэхгүй байсан ч болно. За BNB-г явуулчлаа. Одоо яах вэ гэхээр за одоо USDT-г оруулна. За одоо Binance-аас USDT-г MetaMask руугаа шилжүүлнэ. Тэгэхэд бол яах вэ гэхээр би MetaMask-ийнхаа USDT баланс дээр дарлаа. Receive дээр дарлаа. Тэгэнгүүт миний USDT хүлээж авах адрес нь ийж гараад ирж байна. Энийг копи хийгээд авлаа. MetaMask руугаа би буцаад орлоо. За тэгэнгүүтээ портфолио дээр дахиж дараад тэгэд энэ чи Tether USDT баланс мань харагдаж байна. Tether USDT баланс дээр дараад take out дээр дараад withdraw дээр дараад нөгөө копиж авсан MetaMask-ийн USDT хаяг буюу адресаа энэ адрес гэсэн нүдэн дээр нь оруулж өгөөд тэгэд network нь бол заавалчгүй BNB Smart Chain BIP20 байх шаардлагатай. За тэгэд хэрэг хэмжээний USDT MetaMask руугаа явуулахын тэр тоогоо иж оруулаад withdraw гэсэн share кнопн дээр дараад confirm дээр дараад болоо. За одоо та бүхэн анхаарлаа маш сайн төвлөрүүлээрэй. За одоо хэдүүлээ дүрдэлцэг.com вебсайт дээр VIP гишүүнчлэлээ худалдаж авна. За тэгэхэд бол татаж авсан MetaMask-ийн аппликейшн руу орлоо. За Binance-аас татаж авсан 26 USDT 11 доллартай тэмцэх хэмжээний BNB миний MetaMask аккаунт дотор харагдаж байна. Одоо хэдүүлээ яах вэ гэхээр доор харагдж байгаа 5 кнопны дөрөвдөгтөр нь дарна. За энэ бол MetaMask гэдэг энэ аппликейшн дотор байдаг браузер нь байгаа.
За тэгэнгүүт хэдүүлээ энэ томруулдаг шилний кнопон дээр дарна. За томруулдаг шилний кнопон дээр дараад энэ ч хэдүүлээ дүрдийл ceg.com гэж бичнэ. За тэгэнгүүт миний вебсайт руу автоматар орчихно. За ингээд миний вебсайт руу ороод ирлээ. Дараа нь яах ёстой вэ гэхээр дараа нь хэдүүлээд энэ MetaMask login гэсэн 3 кнопны 3 дахь буюу MetaMask login дээр нь дарна. За одоо хэдүүлээ Connect MetaMask гэсэн нэг кнопон дээр дарна. За тэгэнгүүт энэ ч дүрдийл ceg.com вебсайттай холбогдох уу гэд нэг цонх гараад ирж байна. Хэдүүлээ Connect дээр нь дарна. За одоо яах ёстой вэ гэхээр Pay 25 USDT буюу энэ кнопон дээр дарна. Pay 25 USDT. За энийг хэдүүлээ одоо Confirm дээрээ дарна. Confirm дээрээ дарна. Ингээд болоо. Ингээд би дүрдийл ceg.com вебсайтын веб гишүүн болчихж байгаа. За тэгээд доошо гүйлгэхээр энэ ч миний видео хичээлүүд байна. Одоо хэдүүлээ нэг видео хичээлийг нь гүйлгээд үзье. За та бүхэнд миний веб гишүүн болсонд баярлалаа. За тэгэхээр guys, би хамгаалтын зорилгоор ерөөхдөө бол өөрийнхөө одоо видео контентуудыг copyright эрсдлээс хамгаалахын зорилгоор зөвхөн MetaMask-ын браузер дээр миний видео хичээлүүдийг үзэх боломжтой. Тэгэхээр та бүхэн ерөөхдөө эдгээр видео хичээлүүдийг үзэх болгондоо MetaMask-ийнхаа браузероор нэвтрээд үзчихэж байна гэсэн үг. За ойлгохгүй юм гарах юм бол дүрдийл ceg.com миний вебсайт руу ороод энэ Facebook-ийн кнопон дээр дараад тэнгүүт чи миний Facebook пэйж руу автоматар ороод ирнэ. За тэгээд төлбөр төлөхөд ямар нэг асуудал гарах юм бол, ямар нэг ойлгомжгүй зүйл байх юм бол миний Facebook пэйж руу мессеж бичээрэй. За тэгээд Facebook пэйж руу мессеж бичээр чинь би чамд ганцаарчлаад яаж төлбөрөө төлдгийг, яаж веб гишүүн болохыг тэрийг бол заагаад өгнө. За мэдэхгүй юм гарах юм бол энэ Facebook пэйж руу мессенжер дээр холбогдоорой.